За энэ аудит Монгол банк 2-оос асуудаг. Монгол банкны хяналт шалгалтаар үздэг тэргүүн дэд ерөнхийлөгч эсвэл дэд ерөнхийлөгчөөс нь асуух гэсэн эрээг баг шиг байна. 2022 оны татварын орлого бүрдүүлэлтэн дээр төрийн банкнаас 24 тэрбум төгрөгийн үр төлөгдөөгүй гэж бичсэн байна. Тэгээд тэрийг болохоор төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал гаргаад нөгөө төсвийн ерөнхийлөгч захирагчаас буюу сангийн сайраас ногдлоо шиг хуваарлахад төлөвлөсөн гэдэг. Ингэж болдгийм. Болдог бол одоо жишээлхэд хадгаламжийн даатгалын корпорацид төрийн банк миний мэдж байгаагаар өртөө авах хэрэгтэй. Одоо тухайн үеийн авсан анш нь бол 85 тэрбум төгрөг 2013 онд нөө 16 оноос хойш тооцох юм уу байх хэрэгтэй. Энийгээ төлдөг юм уу? Энэ дээр аудитаас нэг тайлбар аваатий. За тэгээд Монгол банк сангийн яам 2-оос бол одоо энэ төрийн банкыг бол төр бараг 100% мэдлэлтэй ойлгож байгаа 94.3%. Тэгээ 2013 онд байгуулж байхад 3 жилийн хугацаатай Монгол банкнаас хадгаламжийн даатгалын корпорац 85 тэрбум төгрөг аваад төрийн банкыг байгуулсан. Хугацаанд дууссан зээл нь төлөгддөг. Тэгээ одоо тэр зээл нь жишээлхэд хүүтэй юу 13 оноос юм уу 16 оноос юм уу хүү вэ нүү Монгол банк. Тэгээ одоо энэ хадгаламжийн даатгалын корпорац ч өөрөө бусад банкуудын хадгаламжинд нь эрсдэл хүлээх гээд байж байгаа байгууллага. Сангийн яам өөрөө жишээлхэд хадгаламжийн даатгалын корпорац эсвэл сангийн яам хоёулаа хувьдаа ингээд банктай бусад арилжааныхаа банктай өрсөлдөд гэж болдгийм үү гэдгийг бас нэг тодруулмаар байна. За тэгээ хувьдаа банктай гэж болоод байгаа бол хүү бууруулах боломж одоо жишээлхэд төрийн банкыг хувьчлаад ч юм уу эсвэл гадны банкуудыг төрийн банкны хувь дээр нь оруулаад хувьцаагийн зараад ч юм уу хөв бууруулах одоо энэ боломжийн талаар ямар төлөвлөгөө бодлого байсан бэ гэдгийг энэ Монгол банк сангийн яамнаас бас асуумаар байна. За тэгээд гуравт нь болохоор одоо энэ нийгмийн даатгалын сантай холбоотой Капитал банкны эрх хүлээн авагч 68.2, Чингис хаан банк 94.9 нийтдээ 163 тэрбум төгрөг. Энэ Монгол банкнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ? Эсвэл эрх хүлээн авагч нь хаус аваад тансаг амьдраад байна гэж сошиал гаргаадах, эсвэл өндөр цалин аваа яваад байна гэдэг юм. Чингис хаан банкны эзэдүүд нь болохоор гадуур өөр том хийгээ яваад байж болоод байна гэх юм. Тэгээ энэ төрийнх нь мөнгө ингээ үнгүүдээ 163 тэрбум төгрөгөөр энэ тухайн үеийн мөнгө одоо тэрэн дээр чинь хүүмүү бодогдд юм уу яадгийн. Энэ дээр Монгол банк одоо эсвэл энэ хоёр Монгол банкны Чингис хаан эсвэл Капитал банкудаа толгойг нь илээд нэг юм бет томилсон байдлаар яваад иж бас болд юм уу гэдгийг асуух гэдэг. Тэгээд дөрөв дээр болохоор энэ орлого талын гол орлого төлрүүлээд байгаа одоо энэ 5 толгой, оюутлогоо эсвэл эрдэнэ төлөвлөлт ч юм уу эднэрийг байлцуулж байгаад асуух боломжтой юу гэж асуух гэдэг нөгөө байнгын орон дараагаас жишээлхэд тайлант хугацаанд 8.8 их 80 төгрөгийн одоо за 1 минут нэмжигэй. Зах цаатар гишүүний микрофон 1 минут нэмье. 5600 ширхэг тендер зарласан гэдэг. Тэгээд тодруулах юм бол 2023 онд Эрдэнэс 5 толгой компани одоо энэ 4.1 их 80 төгрөг, Эрдэнэ төлөвлөлт 1.6 их 80 төгрөг гэдэг. Тэгээд энэ тал дээр аудит ямар санал гаргасан юм? Яг одоо ингээ өөрөөсөө яваад ах юм уу? Одоо эн чинь баг ноцтой зөрчил энэ төр 5 толгой төлөвч компаниар харах юм бол удирдлагууд нь баахан болохгүй юм хийчихэд одоо өртөө юутай хэдэн өмчлөлийн шилжүүлэх гэдэг асуудал яригадаад байгаа. Тэгээ цаг жав дарга бол түрүү асуудлуудыг баг хуулийн байгууллага шилжүүлээд байгаа гэж байгаа. Энэ дээр хуулийн байгууллага шилжүүлсэн ч юм уу юм ноцтой одоо юм үр дүн гаргаж харсан юм та нарт байна уу гэж.